Тэмцэгчид гэх хэрэгэд бол одоо энэ оюутлогын засгийн бажимлын экспортын замыг хаасан нөхцөл байдалтай байна. Үүн дээр таны хувьд ямар байр суурьтай байна? Хоногт бол одоо дунджаар 4.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэдэг зүйлийг бас хэлж ин зэрэг шүү. За сая мэдээллийг бас сошиалаас харлаа л та. Тэгэхээр яг оюу толгой дээр яг үнэглэхэд энэ 17 жилийн туршид бид нэр ерөөсө дотоод тэр маш их зээл явж байсан тий. За маш их одоо зардлууд гарч ирсэн. За менежментийн холбоотой алдаанууд гарч ирсэн гэдэг бид нэр цогцоор нь ерөөсө ойлгоогүй л явж ирсэн байхгүй. Тэгээд оюу толгоон хинэ шалгах төр хороо байгуулагдаад сонсгол зохион байгуулагдсан. Ард түмэн бүгдээрээ мэдгэр хэрэг хангагдаж мэдээлэлтэй болсон. Тэгэхээр яг л одоо мэдээлэлтэй олон нийттэй бид нар өөр харьцах хэрэгтэй байхгүй. Байгалийн баялаг ард түмний өмч мөн шүү дээ. Тэгээд тэр үндсэн хуулиараа тэр байгалийн баялаг ард түмэнд үр өгөөж нь дийлэх нь очих хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт үнд баялагын сангараа дамжих хэрэгтэй. Гуравдугаарт мэд хэрэгээр хангах хэрэгтэй гэдэг чинь үндсэн хуулийн 6-гийн 2-т орцсон зүйл байхгүй. Тийм учраас засгийн газар хилцээрээ яаралтай хийх хэрэгтэй. Өдөр бид нэр та яг 4.9 тэрбум төгрөгийн орлого алдагдана гэж. Тэгвэл 15 тэрбум төгрөгийг бид нэр зээлийн хүүтүүлж байгаа шүү дээ. Тэ? Энэ хоногт өдөр болгон 15 тэрбум зээлийн хүүтүүлж байгаа. Энэ үнэн шүү дээ. Энийг би зөвхөн би яриад байгаа ш. Одоо 3.5 сарын бүгдээрээ ойлгоцсон байхгүй юу? Тэгэхээр ардчилсан парламент за тэнд ардчилсан оронд парламент хамгийн нэгдүгээр хийх ёстой үүрэг нь ерөөсөө л ард түмнийг мэдээлэлээр хангах, мэдгэрхээр нь хангах энэ бол өөрөө бид ардчлалын үндсэн суурь одоо толгуурын нэгтэй. Тэгэхээр мэдээлсэн олон нийт тий бас одоо шаардлага тавих зүйлс нь хэрэглэж бодож байна тий. Тэгэхээр тэр хүмүүсийг буурдах аргагүй. Тэр хүмүүс өөрсдөө ойлгоод өнөөдөр шаардлага тавиад одоо нэгсэндээ цогцсон төлөв хийж үйлдэл гэж л харж байна л та. Тийм учраас бидний зүгээс бас цаг алдалгүй энэ дэр шийдэл гаргаад урагшлах хэрэгтэй. Тэгэхээр энэ дэр чи Rio Tinto талаас ч гэсэн Монгол Улсын засгийн газрын талаас ч гэсэн 120 дугаар тогтоолыг яаралтай биелүүлээч. Энд чи одоо бараг 7 сар болох гэж шүү дээ. Одоо утгагүй 7 сар гарах гэж байна. Өдөр болгон 15 тэрбум хүү төлөгдөж байгаа нь бодит үнэн. Одоо энэ 15 чинь цаашаа 2027 онд гарахаар дахиад 16 7 болж өссөн шүү дээ. Чи энэ чи өдөр тутам өсч байхгүй байхгүй. Тийм учраас шийдэл нэгч шүү дээ. Шийдэл нэгч байна. Тэр шийдлийг бид нэр цаг хугацаа алдалгүй одоо хийх ёстой. Засгийн газрын хуралдаанаар сая ерөнхий сайд бол хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайх дүүрэг өгсөн байна л да. Энэ замыг хаасан тэмцэгчдэд хариуцлага тооцоо гэдэг зүйлийг хэлсэн байна. Хүн дээр таны хувьд юу гэж харж байна? Тэгэхээр олон нийт ард түмэн өөрсдийнхөө бухимдлаа илэрхийлэх нь үндсэн хуулиар олгогдсон эрх. Оюу толгой дээр олон нийт бухимдж байгааг ерөөсөө багаар тооцож болохгүй юм аа. Үнэхээр бухимдал байгаа шүү дээ. Бухимдал үнэхээр байгаа. Бидний амьдрал ямар байгаа вэ? Гэтэл Монгол Улсын хамгийн том баялаг урсаад байдаг. Тэрнээс бид нэр үр өгөөж нь тий амлсан ёсороо байхгүй. Тэр бүмийн хүү төлөгдөд байдаг. Тэгээ шийдэл гарч ирэхгүй одоо ингэ байгаад байдаг. Тэгэхээр ард түмэн шийдэл гэх нь бол одоо зөв шүү дээ. Зөв шүү дээ. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би шийдэл өдөр болгоно их юм тий. Оюу толгой хэрвээ зогс үзэж байна л да. Мөн тухайн жагсагчдыг бол одоо төлбөртэй мөнгөтэй жагсаж байгаа ч гэдэг юм. Иймэрхүү байр суурьтай хүмүүс ч байх шиг байна. Тэгээд янз бүрээр л ярьж болно л доо. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэж болохгүй. Олон нийтийн бухимдал байгааг үгүйсгэж мэдээлэлтэй ард түмэн яг мэдээлэл дээр үндэслэж шаардлага тавьдаг тийм. Тэр шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Нэгэнтэл ард түмний хүсэл мөн биелүүлэх ёстой. За өөрөөс бол явж байгаа энэ халзан бүрэгтэй төслийг бол бас зогсоо гэдэг шийдвэрийг бол улсын хурлын дарга гаргасан гэдэг ийм мэдээлэл явж байна л та. Тэгэхээр ер нь томоохон энэ төслүүдээ ингээд гэх юм уу? Та энэ дээр яг ямар байр суурьтай? За тэгэхээр ер нь уул уурхай дээр бид нар харахтаа за төрөөс олгож байгаа лиценз зөвшөөрлөөс гадна нэг зүйлийг бид нар ерөөсөй орхиод байна л да. Энэ бол өөрөө social license to operate буюу олон нийтийн хүлээн зөвшөөрөгдөж олгодог лиценз гэхгүй юу? Энийг ерөөсөй орхиод оюу толгой дээр ч гэсэн энийг тэр чигт орхисон шүү дээ.
олон нийтийн хүлээн зөвшөөрөгдөл авч иж уул уурхаа цаашдаа урт хугацаанд зөв одоо явдаг тий одоо хариуцлагатай уул руу хөгжиж явдаг байхгүй. Тэгэхээр энийг ерөөсөө чалаагүй оюу толгой чалаагүй social license to operate буюу нийгмийн лицензээ авах шаардлага байна. Тэгээ одоо өнөөдөр яг авсан гэж би бодохгүй байна. Тэрийг олж авахын тулд өөрсдөө хичээх хэрэгтэй. Өөрсдөө шийдэл гаргах хэрэгтэй. Өөрсдөө хилцээрийн